төхөөрөмжүүл жигнэсээ яг бодит утгаараа гацсан. Жишээ нь манай Алтан гэрэл гишүүн бол одоо төр хорог байгуулахыг дэмжиж санал өгсөн мөртлөө дэлгэцэн дээр татгалзнаар гарсан. Тэгээд 2 3 удаа тэр төхөөрөмж үнэхээр бодиттой гацсан. Одоо тэнд одоо байсан хүмүүс бүгдээ гайхаад энэ ямар очтой юм бэ гэж үлдсэн шүү дээ. Яг тийм болсон. Гаднаас ямар нэгэн хакер гэсэн гэж. За тэрийг бол би мэдэхгүй. Тэрийг бол яг мэрэгжлийн байгууллагын тогтоох баг. Агтайг бодитоор бол төхөөрөмж гацаж дэмжиж санал өгсөн хүмүүсийг дэмжээгүй дэлгэцэн дээр уусгаж орж ирсэн. Юу гацж байгаа гэдэг асуудал нэг биш уу та. Нилээд хэд удаагийн тохиолдоллоо. Энэ уг нь саяхан шинжилсэн шүү дээ. Хэдэн тэр гумаар янзлаа. За би энэ талаар нөгөө мэдээлэл авах гэсэн чинь нууц гэхэд надад нууцын тамхтай улсын хурлын тамийн газрын одоо нууцын эрхлэлч танилцуулсан. Тийм тэгэхээр би одоо энэ төхөөрөмжийн одоо юуг нь нууцлах гэдэг юм бэ? Би зүгээр хэдэн төгрөгөөр ямар компани нийлүүлсэн, ямар үйлчлэл систем болохыг мэдэх гэсэн юм аа гэд нууцаар мэдээлэл өгсөн болохоор одоо би танад илээр ярьж чадахгүй болчиход. Ядаж тендер зарласан байлгүй. Зарласан байлаа тий. Ямар компани шалгасан? Тэр бүгдийг нууцлж байгаа юм би одоо нууцаар ярьж болох шүү дээ. Үнийн дүнж нууцлж байгаа. Тий. Гэхдээ харин ерөөсөө тэр их мөнгө энэ төхөөрөмжтэй холбоотой ерөөсөө бүх имийг тэр хурлын тэмдэглэлээс хол бүх имийг надад нууцаар танилцуулсан. Тийм учраас би одоо ил ярьж чадах болчихсон. Гэтэ яагаад нууцлаа? Харин мэдхгүй би ойлгохгүй тэгээд яг тэр нууцын одоо бид нууцын эрхлэгчийг энийг нууцаас нь гаргаад аваад ирээ гэдэг буцаага явуулсан байна. Тий. Нууцаас харахын тулд одоо засгийн газар тогтоолоо.